За манайхан Carry Star дэлгүүрт маань шин загварын аниме подвалкнууд олон сонголтоогоор иржээ. Утгагүй 100 боллоо. Гялс нөөцлөд авдаг юм штэ. Хамгийн гол нь аниме подвалк худалдаа авалт бүрт 5 ширхэг аниме пин бэлгэнд өгж байгаа учраас боломжоо алдахгүй амжаад аваарай. Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү Facebook хаягаас нь авах боломжтой. За хай зүрхнүүд олон үзэгчдийнхээ хүсэлтийн дагуу бас л 2026 оны өвлийн гаргалтын хар сар цусд тахилын ширээг их тасархай анимыг ярьж өгөхөөр бэлдсэн. Бас л саяхан гарсан учраас мэдээж 2 ангиар нь ярьж өгнө. Тус аниме нь вебтүүн болон гарч байсан бөгөөд гол дүрүүдийг нь энэ хайпен хамтлагийн гишүүдийн тайзны авра, концепц, фэнүүдийн төсөөлөл дээр тулгуурлан уран сайхны дүр болгон хөгжүүлсэн байна. Тэгээ вебтүүн нь болохоор 2022 оны 1-р сарын 15-наас 2023 оны 8-р сарын 12-нд хүртэл үргэлжилсэн бөгөөд нийтдээ 70 бүлэгтэй ингээд аниме болон гарсан учраас хамтдаа үзцгээе. 20 орчим жилийн өмнөх үйл явдал. Төсөөллийн оршихуйг игдэг байсан цус сорогчид энэ ертөнцид гарч ирсэн. Тэд ард иргэд хүмүүсийн дунд зүсээ хувилган орж юуч болоогүй мэт нийгэмд оршин амьдарч хүмүүсийг агнаж хороож эхэлсэн юм. Үүнээс болж хүмүүс айдас давтан цус сорогчдтой холбоотой мэдээлэл газар аван тархжээ. Цус сорогчид бол хүний оюун ухааныг давсан хүчтэй. Тэднийг алах ямар ч арга байхгүй. Тиймээс хүмүүс хажууд нь байгаа нэгэн хүртэл дүрээ хувиргасан цус сорогч байж магадгүй хэмээн бие биедээ итгэх итгэл нь мохсон юм. Үзэгдэл солигдож одоо үерүү шилжин суухаа гих охин зөвхөн шүн хичээлдэг сургууль болох Дэсэрис Актемд шилжин ирж буй дүр зураг харагданаа. Энд хичээл орой 9 цагаас эхэлдэг дүрмийн дагуу нар жаргасан л бол сурагчдын аюулгүй байдлыг хамгаалж гадаа гарахыг хатуу хоригддог байна. Сургууль нь чанга эсэлтийн шалгалтаараа алдартай учраас цус сорогч байхгүй байх гэдэгч саяхан сургуулийн ойролцоо хүн амны хэрэг хүртэл гарсан нь цус сорогчдтой холбоотой байж магадгүй гэх таамаг дэвшүүлээд байгаа. Гэхдээ энэ сургуульд цус сорогч байх ямар ч боломжгүй гэж багш нь хэлэхэд манай хоёрын хажуугаар нэлээд дажгүй царайлаг сурагч өнгөрнө. Яг энэ үеэр сурагч баг шилжиж ирээд байдгүй учраас сул дотор байр байхгүй. Тиймээс хуучин эмх замбраагүй дотор байранд суухаг оруулахаар л болж байна. Манай охин чинь чимээгүй даруухан байсан чинь өрөөндөө орж ирээл хагартлаа баярлал одоо л нэг хүн шиг амьдрч чадах нь хэн ч намайг цус сорогч гэж буруу ойлгохгүй нээ гэл ороо ганцаараа өргөцсөн байж л нөгөө коридорт зөрсөн бой ороод ирдیں۔ Багасаа хүчтэй байсан тэрээр бага насных нь аимшигтай дурсамж санаанд нь орсон ч царайлаг бой гайхсан ч шинжгүй зүгээр л үлдээсэн номоо авахар л ирсэн юм байна. Чаваас цус сорогч гэд буруу ойлгочих үедээ гэд ойлгуулж хэлсэн чинь нөгөөх нь өө зүгээр штэ бро чамайг тийм биш гэдэгт 1000% итгэлтэй байна л гэж байна. Ер нь бол энэ байдлаас нь харахад суухаа цус сорогчдыг сэтгэлийн гүнээсээ үзэн яддаг гэдгийг бид мэдэх болно. Үлдээсэн номыг нь өгөөд танилцаж нэрийг нь асуух гэсэн ч нөгөөх нь гараад явцсан. За. Энэ сургуульд ч ихсэн найзтай болж чадахгүй байна дуус ухааны юм бодцсон байж л царай гушка дахиж орж ирээд албан ёсоор ашгүй нэгэн танилцлаа. Энэ боёыг Хэри гэдэг 12 дугаар анги, харин суухаа маань 10 дугаар анги. За гэтэл нөгөө Хэри чинь ах дүүнэр дээр очицсон. Шинэ охин өстө кул би бүр татагдаад байгаа гэд ярьж шүү. Нөгөө хэд нь шинээр шилжиж ирсэн суухаг харчих юмсан гэд нилээдгүй сонирхож байгаа бололтой. Гэхдээ тэр охинтой дотн болсон ч эцэст биднийг угаасаа л хүлээн зөвшөөрөхгүй биднэрт зөвхөн биднэр л байгаа гэснээр энэ яриа өндөрлөн. Тэгэхээр энэ 7 царайлгуудаа танилцуулъя. Манайхан бүгдээрээ ах дүүс бөгөөд хамгийн том ах Хэри, 2 дугаар ах Ян, 3 дугаар ах Жино, 4 дугаар ах Шон, 5 дугаар ах Солон, 6 дугаар ах Жака. Хамгийн бага нь болох Ноо. Энэ хэд маань бүгдээрээ ахлах ангид тус суралцд юм байна. За юг нь болохоор штэ одоогоор солоныг бүр маш их крашлж байгаа. Та нар харин хэнийг нь крашлж гин гэдгээ бичээрэй. Гэтэ миний хувьд бол мэдээж явцын дундуур угаасаа крашууд нэмэгдэн гэдэгт баттай итгэлтэй байна. За тэгээд өглөө болоход аамш. Эн чин шөнийн сургууль. Орой 9 цагаас бөөндөө хичээлдээ орох гээд суухаа Хэрийг хараад дайлж итлаа гүүгээд очив чинь солон нөгөө хэдэ загнацсан. Тэр суугаа гэдэг охинтой бүр үхч битгий дуугар найзлахгүй гэсэн байж гин. Тэгээ энийг нь сонссон манай суухаа царай нь хувьс. Тэгсэн нөгөө хэд нь no. Энэ солоны үгийг битгий таарай. Над ч өстө дандаа димэрч байдаг чапаг байхгүй юу? Бид хэд бол чамтай бүгдээрээ л гой найзалмаар байна. Сургуулаа танилцуулъя гэд солоныг орхиод явааски. Номын сан гэтэл ийм том
Тамирын талбай ч гэсэн маш цэвэрхэн, яг аргагүй өндөр зэрэглэлийн сургууль. Удахгүй тэгээд нэг тэмцээн болох гээд Ноо, Жако хоёр бэлтгэлээ базааж байгаа юм баха. Энэ үеэр гинэт хурдтай бөмбөг суухаг чиглэн ирэхэд манай эд гялсал аварж байгаа Хэри бүр далимдуулаад твэр чинтэр хүүхэд хичээгээд зүгэр. Тэндээс гарч яваад Солонтой таарад тэгээ түрүүн бас оногдож байхад нь л араас нь татаж аварсанд баярлаа гэсэн чинь нөгөөх нь бид нартай одоо дахиж чи битээ харьцаарэ гэж загнаж гомдоогоол. Бараг уйлах гэж байхад нь Солон маань ууртай ч гэсэн за sorry чамаас болоогүй зүгээр харьцаж болноо л гэдэг. Ер нь л бүгд суухатай анх уулзаад татагдсан юм байна лээ. Хэри сургуулаа танилцуулангаа коридороор явж байхад бүгд л түүнтэй мэндэлж байгаа нь Дэсэри сектемд хичнээн нэр хүндтэйг нь шууд л харуулж байгаа. Хамгийн гол нь Хэри энэ үеэр суухагийн бодол дотор орж бодлороо өөрийнхөө мэдрэмжээ ойлгуулсан. Хинт ч ингэж хүчээ харуулж байгаагүй за. Ингээд суухаа маань ангидаа ортол Шон Солон хоёртой нэг анги болж таарнаа. Оройн өрөөгөө цэвэрлэнэ гэсэн ч манай царайлгууд бүгд туслана гэд цэвэрлэгээ хийх хоббитой гэж худлаа ярьж хажууд нь хамт байх гэдэл байгаа юм л т. Тэнд байх бүтээлгээр бүтээсэн хайрцгийг өргөтөл бүгд сандраад тэгсэн суухаа маань маш хүнд гантил юу ч болоогүй юм шиг үргэсэн байжээ. Бүгд шок. Үргэлжлүүлээд нөгөө хэд чинь чи хүнд юм өргөдөг чадвартай байна. Бид нар ч гэсэн тус тусын ийм чадвартай гэд гайхуулж өгч шүү. Энэ байдлыг нь харсан суухаа би энгийн хүнч гэлээ ганцаараа ийм чадвартай биш байсан юм байна гэж бодсноор түүний багнаас хальтхан гарнаа. Багадаа л Крис гэдэг хүүхэдтэй найзалдаг байсан түүнээс хойш огт найзгүй байсан ч одоо энэ ах дүүстэй найзалж байгаа нь хоёр дахь найзтай болсон тохиолдол. Тэгээ нөгөө талд Хэрид ихээхэн уралсан Солон өөрийн хүчээ харуулах хэрэггүй байсан. Хүмүүстэй бид орооцолдох хэрэггүй. Учир нь бид бол цус сорогчд гэсэн маш чухал мэдээллийг дэлгэж байгаамаа. Зя тэгэхээр манай 7 царайлагч нь бүгд цус сорогч байсан байх нь шүү дээ. Харин нөгөө талд суухаа маань өрөөгөөж цэмбидэл цэвэрлсэн сэтгэл санаа нь дээд зэгтээ бас л нөгөө эдийн сонин содон шидийн хүчийг гайхан биширч энгийн хүн хэрнээ над чиг ийм лаг хүчтэй хүмүүс бас байдсан байжээ гээл хантай болцсон сайхан л санагдсан штэ. Гэхдээ тэгээд заавал хар шөнөөр хар хогийн уудтай хогоо хаях гээд явж байх юм аа. Аюултай гээд ахад гинэт ард нь нэг хүн ирэхээр нь үүрэл аваад чийдчлээ. Дахиад нэг залуу ирэхээр нь илэгдээд унгаачлаа. Араас нь дахиад ч хоёр дажгүй залуу гараад ирлээ шүү. Суухаа нилээ айгаад ядчихад эдний сургуулийн дөрөвт биш байдаг. Та нар дарваанууд хийн? Цус сорогчт юм уу гэсэн ч энэ царайлгууд маань цус сорогч бол биш. Ямар сайндаа хин нэгэнд цус сорогч гэж дуудуулах байтугай андуурч асуусан ч адгийн доромжлол гэж үздэг бололтой. За энэ ид бол Sunshine City сургуулийн сурагчид бөгөөд Кан, Нашак, Ногоо Устен, Энжи тэгээд Тахэ. Саяхан яагаад сургуулийн ойролцоо хүн амны хэрэг гарсан да. Тэрийг судлаад л яваад байгаа юм байна. Яг энэ үеэр Жака Ноо хоёр ирээл суухагийн урд итгэлтэй наргагүй зогсоод манай суухагаар яах чаан таана ус гэж мэгээд нөгөө дөрөв саяхан болсон гэмтэргийн золиос манай сургууль байсан. Та нар биздээ. Та нар алсан биздээ. Бид нар мэдчихээн гэснээр нилээн том тулаан болох нь ойлгомжтой байсан ч суухаа зүгээр л хоёр гараараа зогсоочдөг. Асар их хүч. Энэ яг юу л вэ те? Суухаа зүгээр л битгий байлцгоо гэж хэлсэн үг нь шууд л Жака Ноо хоёрын оюун бодолд нөлөөлсөн гэж бодчих. Удалгүй Хэрич суухагаа дөрмийн дагуу өмөөрөө дөрөөнд нь оруулж өгөх гэсэн ч манай дөрөв явалдгүй. Сүүлдээ Кан Хэри хоёр жинхэнэ үзэлцэх гэж байсан ч бас л суухаа шууд л байл гэснээр манай хэсэгтээ хөдөлж чадахгүй хил хамаараа ойлголцё бид нар алаагүй. Удахгүй тэмцээн болох юм чинь тэндээ хэдүүлээ нударгаар биш шударгаар үрсэлтэй гэдэг. Кан бол тэрийг нь тоож байгаа ч юм алгаа. Суухаа айлгсан дуучлаарай за. Айлхъя гэж бодоогүй шүү. Чамайг бодоод өнөөдөр буцлаа гэж нас. Гэхдээ хідэн хөөхөн залуу гарч ирэх гээд байгаа юм болоо тий. Буцах замдаа Энжи тэр эдийг төрүүлээд явжий. Гялс нэг ажил амжуулахыг гэхэд Соло маань сарлуу харснаа бараг л хүн чон болж хуурах гээд ээжэдэг. Энжи ч ирээд вау. Миний зүн сайман худлаа хэлэг байжээ. Чи бид нартай нэг төрөл гэдгийг мэдээд байсан гэхийг бодвол нөгөө дөрөвч нь хүн чон байсан юм байна. Харин Солон сорогч болон хүн чоны ирлиз гэдэг нь нотлогдлоо. Яд энтэй тэгсэн ч хөөрхөн. Ер нь бол яг ийм ирлиз төрх маш ховор үзэгдэл гэсэн. Үнэн дээр энэ байдлаа өөрөө ч мэддгүй юм билээ Солон.
Тэгээд л бас л нөгөө хэргийн талаар дахин ярина. Энэ ид яагаад цус орогчдыг буруутгаад байгаа гэхээр тэр сурагч нь хүзүүнд нь бүр маш том, маш тод 2 соёоны орон байсан бөгөөд биеинд нь бүр тусалж цус үлдээгүй байсан гэх. Гэхдээ энэ хэд бол угаасаа хэргийн эзэд биш, өөртөө ч гэсэн тэгээд хэлээд байгаа. Нөгөө талд Сухаг тэр хэд өрөөнд нь хүргэж өгч байна. Сухаг Кан тэр эдийн найзыг цус орогчд алуулсан гэдгийг сонсоод маш их ойлгож байгаа. Өөрөө ч тийм адилхан мэдрэмж авч исэн, найз нь ч гэсэн цус орогчд алуулж ясан гэдгээ тэр эдэд хэлдэг. Өрөөндөө ороод Хэригээс түрүүн бүр маш том аюул мэдэрсэн, яагаад ч юм болохгүй юм шиг мэдрэмж төрөөд байсан талаараа бодсоор. Тэгэхээр энэ ид Сухаг тэнд байгааг яаж мэдсэн гэж Жако хоёр зүгээр алхаа явж ирсэн нь цус сорогчийн мэдрэмжээрээ нэг тийм асар их хүч энерги мэдрэгдээд ахаар нь очтол Сухаа байсан байж таардаг. Бас зодоо үүсэх төгөхөд зүгээр Сухаг боль гэсэнд болоогүй. Түүний хэлсэн үг нь шууд тархинд нь нөлөөлж хэсэг хугацаанд биеэж хөдөлгөж чадахгүй болсон талаараа хоорондоо ярилцж яхад Солон орж ирээд дахиад яагаад миний өрөөнд цуглдсан бэ гэж хөөрхөн уурлаад саяхан л Шион би цэвэрлэгээ хийх хоббитой гэдээсэн чинь яг үнэндээ өрөөгөөч цэвэрлэгөө нөхрөөсөн байдаг. Цаашдаа ер нь тэгээд Сухагаас зайгаа барихгүй болохгүй юм байна. Хэдүүлээ таарсан ч зүгээр л мэд мэдээд дотносгүй байх талаараа ам тангараг өгсөн ч Шоныг харалтаа тусдаа хоёулахнаа болцох ухааны юм ярьсан л байж гин. Нөгөө талд Кан Сухагийн талаар бодон батсаар Шон маань Сухатай мэд мэдэх төдийл байна гэж амласан боловч бодит байдал дээр нөөв шүү дээ. Ингээд Сухатай хоёулахнаа амралтын өдөр гадуур сайхан болцох гэсэн чинь Солон энийг нь мэдээд бөөн ур цаашлаад бусад ах дүү нартаа тараасан чинь нөгөө хэд нь юу уурлах бүгдээрээ хамт явахаар болчдөг. Болцоод өдөр эхлэхэд Сухаа маань өмсөх хуцаа сонгон догтлсоор учир нь багасаа хойш найзтайгаа гадуурч гарч үзэж байгаагүй Крисл түүний амьдралд гэрэл гэгээ шиг байсан. Бүгд л Сухагаас нүр буруулж яхад Крисл түүнтэй найзууд болж ээлдэг харьцаж чин сэтгэлээсээ хандаж үргэлжил хамт байдаг байсан юм лээ. Бүр чамайг цус хорогч биш гэдгийг би мэдээд байна. Чи намайг хазаад үзэлтэй гэж хүртэл хэлж байсан үзэгдэл гардаг. Ингээд амралтын өдрөөр Сухаа маань нилээн догтлоод баярлаад эрт ирчжээ. Шон ч урдалгүй ирлээ. Тэгсэн нөгөөд нь бүгдээрээ завгүй ажилтаа гээд ирдгүү шүү. Сухаач дотроо Хэриг ирээгүүд жаахан сэтгэл гонцгор байгаа бололтой. Төв талбай дээр байтугай найзтайгаа гадуурч гарч үзээгүй Сухад маань юм бүхэн л сонин содон гудамжны муужгаа хүртэл сонирхолтой хөөрхөн харагдаж байгаа юм л та. Зөндөө л олон зүйл үзэж харж хамт селфи дээд жаахан амрах хооронд Шион газ зармаг авахар явнаа. Энэ үеэр оройны 5 цаг болсон байлаа. Тэгсэн нөгөө талд Шионд тархитуулсан 6 царайлаг маань болцох цаг нь 5 гэд итгэцэн явах гэж байд юм да. Шион угаасаа албаар Сухатай хоёулахнаа явах гад нөгөө эдтэй орой уулзна гэд хэлсэн байгаа аахгүй юу. Манай эд чинь бөөн уур Шионтой бодлороо холбогдож чи юм уу бацкан биднэртээ яаж ингэж хандаж чадчихвэна ганцаараа Сухатай болцлаа арай шүү гэл ууралцгаж гарна. Шион ч өстө хохин гэсээр өөр үг хэлэхгүй. Энэ хоёр маань тэгээд орой болохоос өмнө завин дээр суухаар олж Шион тасалбар аваад ирэхээ хооронд Хэристэй үнэн сэргэлэн Сухатай гяс бодлороо холбогдоод чамтай л уулзахгүй бол болохгүй нэ одоо очлоо гэж авдیں۔ За тэгээд Сухаа маань Шионд Хэриг ирнэ гэдгийг хэлийгээд энэ тэр үгээр хайгаад явж байтал нэг харанхуй газраас нэх эвгүй гар манай охиныг татаад аваад орчлоо. Сайн анхаараад хартал нүд нь улаанаараа эргэлдсэн нэг л эвгүй төрх. Бага чадлаараа авч хидээд мултарсан ч нөгөөх нь яахчгүй дахиад л дайрж гин. Яг энэ үеэр ашгүй Шион ирдэг. Гэсэн ч энэ гар нэлээд хүчтэй юм аа. Шион руу ч дайрж гин, Сухаа руу ч ялгаагүй. Жака хаанаас ч юм гарч ирээд баг нисээд байгаа юм шүү дээ. Яанч гарч ирлээ. Гэхдээ тэр цус хорогч ганц л үг хэлдэг за. Наад охиноо надад өг гэдэг. Угаасаа Сухааг л онилж ирсэн нь тодорхой болчлоо. Тэгэд бүр ганцаараа биш, маш олуулаа. Ямар тач Жака эндээс Сухааг аюулгүй газар аваач харуулж цус сурагч ах дүүсийн үлдсэн эд маань нэмэгдэж ирээд шатаахыг нь шатааж, боохыг нь боож үзэж тарж гин. Доод түвшний цус сурагчид тэрний их л хүчтэй байх шиг байгаа. Соло маань Сухатай харьцаж болохгүй гэдээсэн биш. Шон дуурлаад цүйд хүү. Яах гэж чи Сухааг ганцаараа гин амж байсан. Тэгээг байсан бол ийм аюулд орохгүй байсан нэтрэг гэл. Хамгийн гол нь энэ цус сурагчид бүгдээрээ Сухааг ямар нэг газар руу ч юм эсвэл аль нэг тийшээ авч явах гээд байгаа нь тодорхой заяа. Нөгөө талд Жака Сухааг хит хурдан хол газар руу агаар дээр авч явснаас болоод дотор нь муухаараад тэгээд бөөлчгөөд биеийн тавг болж байна. Жака хит хурдан авч явсандаа уучлалт гуйсан ч Жакагийн яриа яг энэ үеэр чихнийг нь хажуугаар өнгөрөх мэтэл. Айл баг насанд нь нас барсан, Крис том болцсон,
замын нөгөө талд түүнийг дуудаад байгаа мэтэл. Харсан зүйлдээ итгэж чадахгүй Сууха хэсэг шокийн байдалтай. Үүр тамтай байна гэж хэлсэн хамгийн сайн найз нь цус сорогчоос болж амьнасаа алдсан. Энийг нь Сууха багадаа нүдэрээ харсан ч яагаад одоо амьд байж идэг вүлээ? Гүйгээл очих гэсэн ч Хэри боталд нь орж ирээд хажуунаас нь Кан гарч ирэхэд замын эсрэг талд байсан Крис ор мөргүү алга болчихжээ. Удалгүй нөгөө хэд ч гүүгээд ирлээ. Санаа зовоод яасан исэн гайгүй юу л гэж байна. Кан тэрэд гайхаад асуухад мэдээж Сууха цусорогч гарч исэн талаар хэлнэ. За тэгэл бөөн хэрүүл маргаа үсэн штэ. Та нар шиг юмнууд Суухаг аюулд оруулаа. Бид нэрсэн бол хэвзээч Суухаг аюулд оруулахгүй гэх мэт та хэлж Суухаг дараа 7 хоногоос хэдүүлээ болзъя гэсэн чинь шон. Өө sorry. Сууха дараа 7 хоног бүр тэрний дараагийн 7 хоног бид нартай болзон завгүй. Ер нь бол үрд завгүй гэж нас тэгэл дахиад хэрэлдэнэ. Яг уу 3-7 хоногийн дараа энэ хайпан ах дүүсийн нэгнийх нь төрсөн өдөр юм байна. Тэгэл бас тэмдэглэн гэд ярьжсэн чинь Сууха бөөндө тэмдэглэн гэд бүгд цуглахаар болчдөг. Буцах замдаа чон ах дүүс Сууха гэдэг охинд бүгдээрээ л татагдаад байна. Яагаад юм болоо? Яах аргагүй юр бусын хүчтэй. Дээр нь цусорогч ах дүүс яагаад төрөл нэгтнлүүгээ дайрсан болоо гэж ярилцж байна. Энэ үеэр Сууха өрөөндөө амарч явахдаа өдөр болсон үйл явдал буюу Крисийг л боцоор яагаад Крис аль хэдийн өвгцэн гэтэл тэр яг мөн байсан. Хэрвээ үнэхээр амьд байсан бол өдийг хүртэл ганц ч удаа яагаад надтай уулзахаар ирээгүй бол тэрнээс илүүтэйгээр Крис л амьд байгаа бол хамаагүй гэсэн бодол. Үзэгдэл солигдож Сууха шүүн далайн эргээр ганцаараа алхаж яхад Кристтэй таарна. Нөгөө л бодоод байсан асуултуудаа асуугаад аз жаргалтайгаар нэг нэгнээ харахад энэ бол зүуд байсан гэдгийг мэдээд сэрж байгаамаа. Ёстой юмыг яаж мэдэх вэ? Одоо далаа дээр очивол Крис байж магадгүй гэсэн бодолтой хөтлөгдөн хар хурдаараа гүгээд очсон ч мэдээж байхгүй. Энэ өдөр бол тэргэл сартай шөнө. Тэргэл сартай шөнө хүн чоннууд аясаараа чон болон хувирдагч энэ хэдээсээ шууд хувирч чаддгүй ганцхан Кан. Яг ямар учраас яагаад би хувирдгүй болоо гэж бодсоор нэрэл нэг учир байна те. За тэгээд дөрмийн дагуу манайх хоёр таарна тэргэл сар Каны нүд нэг л өөр болж Сууха харагдаж байгаагаасаа илүү их гэрэлгийгээ цацруулсан харагдаад болтгоо шүү. Суухад ч Кан өмнө харагддгаасаа байдгаасаа арай л өөр харагдаад байна. Өдөр болсон үйл явдлын талаар ярилцаад тэргэл сартай шүнийг хамтдаа харж чоннуудын талаар ч гэсэн ярилцсан. Сууха цус сорогчд дургуйч чоннуудад бол дуртай няранаас нь анзаарагдана. Гэхдээ энэ хэдийг бол чон гэж юусоо гадарлаачгүй байгаа, мэдээчгүй байгаа. Ямартай ч нэлээд их адал явдалтай тэргэл сартай шүн дуслаа. Маргааш хичээл хэлмэгц Шон сэтгэл санаагаар унсан амтан. Суухад төрсөн өдрийн урилга өгөх гэхээр ерөөсөө нэг тийм тохиромжтой цаг олдохгүй байгаа юм байна. Нөгөө хэд нь энэ дээр нь дөрүүлээд би өгчий гэд дайлмаар нь Суухад уулзах санаатай. Ер нь бол Сууха гэдэг охин энэ хайпан ах дүүсийн амьдралд ирсэн цагаас хойш манай хэд бид 7 гэж бодхоо байж Сууха гэдэг охиныг амьдралдаа өөрсдөө ч мэдгүй оруулаад ирсэн. Үзэгдэл солигдлоо. Хэри Сууха хоёр маань номын санд хоёулаа ном уншдаг болохоор их дайггүй яриа нийлээд байгаамаа. Хэригийн уншиж дууссан ном нь цус сорогч болон хүн чонтой холбоотой. Мэдээж хүн чон тэргэл сартай шүн чон болон хувирдаг. Эрт дээр үеэс л хүн чон цус сорогчд мөнхийн дайснуудаас нь түүхтэй эдэргээл ярьж ийсэн. Хамгийн сонирхолтой нь тэргэл сар гарсан өдөр хүн чон хамгийн түрүүнд харсан эмэгтэйдээ шууд дурладаг. Тэд үрд мөнх насан туршдаа ганцхан эмэгтэйг л хайрладаг гинэ. Гол нь Кан Суухатай өчтөрөөрөө тэргэл сартай үеэр хамгийн түрүүнд таарсан штэ. Сууха чаваастай юугаач мэдхүү тэргэл сарч өстө үзэгсэнтэй гоё гардыг биенлээ өчигдөр Кантай далайн тэнд таарад надад ярьж өгсөн энэ тэргээл хэлсэн чи Хэригийн царай бүр хувьс угаасаа цаа чи мэдчихэа штэ. Энийг нь Сууха зүгээр л хоёр өөр сургууль тэгэд бүх юмараа өрсөлдөг болохоор биедээ дургүй айдаг байх л гэж ойлгоод байгаа. Хэри ер нь бол Суухад нэлээд талтай, Суухач Хэри бас гайгүй л байгаа юм шиг. Манай хоёрыг ярилцж байхад бусд нь ирлээ. Гинтэл бүгдээрээ ном уншдаг бааtruуд болчлоо шүү. Бүр номоо буруу харуулсан байх жишээ. Үнэндээ Хэригээс бусд нь ном унших байтугай номын сан руу ч зөвлөдгөө гэсэн. Тэгээ дахиад нөгөө номныхаа түүхийн талаар ярьж эхлэхэд нөгөө хэд нийлд дургуйцээд хүн чонж гэжтэй, заван штэ, ус мөс нь хаасайгүй, унах байлгүй, ер нь нэг тийм сэжгийн золбон нохоо шиг харагддаг энэтрээгээл муулж гарна. Араас нь соолоонч ирээд тэр хүн чонны домог энтерстэй хууд хүн чонноос илүүтэйгээр цус сорогчд олстой хамаагүй дээр гэд хэлцэж чинь Суухагийн юм нөтөлцсөн.
Гэхдээ штэ цус сорогчдод энэрэнгүү сайхан сэтгэл байхгүй өчигдрөл гэхэд над руу дайрсныг та нар харсан биз дээ. Ямар ч гэмгүй хүмүүсийг алж цусыг нь сорж цус сорогч болгодог тэднэрт ямар ч сэтгэл хөдлөлгүй хүнч хайрлаж мэдгүй хэрцгий аимшигтай мангаснавчтэй. Хүн чон нь хамаагүй дээр цус сорогч мэтийн юмыг хүн чонтой харьцуулах хэрэггүй гэж хэлждэг. Үгүй харахгүй эцтэй хамгийн сайн найзаа цус сорогчийн гарт алдсан юм байна. Нөгөө хэд нь сонсоод шок. Хөөрхөн энийг нь сонссон Шион урилгааж өгч чадахгүй ардаа нуусаар. Гэхдээ энэ хэд маань сууха багада сайн найзаа цус сорогчоос олж алдсан гэдгийг мэдхийн дээр л мэдж байгаа болохоор аль болох ойлгохыг л хичээж байгаа. За гэтэл энэ үеэр үзэгдэл солигдож нэг имээ эцэст нь олж ихлоо гэд байж идэг. Энэ одоо юу имээ юм болоо? Сар хэртдэг өдөр Кан суухатад хаарсан болохоор баг өдрийн бодол шөнийн зүуд байнга л тэр үеийг дурсан санаастай. Нөгөө эдэнж Каныг байнга бодлогошроод байгааг анзааралгүй яах вэ? Гиснээс энэ эдэд маань төрсөн өдрийн урилга ирсэн байна лээ. Явна яахгүй гэж ам зурж агаад эцэст нь сууха очих болохоор бөөндөө явхаар л болцоож байгаа. Тэгсэ чи яг үнэндээ манай эд бол чон ах дүүсийг төрсөн өдөртөө уурахыг хүсээгүй хүсэгчгүй л дээ. Суухаал гуугаад байсан болохоор дуртай дургу урилга өгсөн гэхүү дээ. Сүүлдээ ч суухаг цус сорогчдод тийм их дургу гэдгийг мдээгүй хэрвээ бид нарыг цус сорогч гэд мэдчүүл баалран тэрнээс өмнө ганцхан солоныг л цус сорогч гэд туг тагчи ухааны юм яриад наригж гин. Соломын наанаал хатуу харагдаг болохоос биш уг хүн нь нар салхинд гаргаж болохгүй навч цэцгэнд үзүүлж болохгүй болбраа юм шүү. Нөгөө талд 7 ах дүүст хитрхи муухай зан гаргаж хашгирч уурлаж хэдэрсэндээ ч юм уу сууха бүр гимшсэн ганцаараа эмород сууж идэн. Энэ үеэр ч хэри ирээд төрсөн өдрийнхөө урилга өгч суухааш уучлалт гуйж амжиж байгаа. Харин энэ эдийн хэнийхэн төрсөн өдөр гэж бүгдийнх нь. Учир нь манай долоо бүгд өөрсдийнхөө төрсөн өдрийг мэддэггүй харин төрсөн өдөр тэмдэглэх гэж байгаа тэр өдөр нь Ванфилд асрамжийн газраас цогцсон өдөр юмсанжээ. Үзэгдэл сайлагдахад олон жилийн өмнөх үйл явдал харагдана. Цус сорогч 7 ах дүүс Ванфилдээс хамаг чадлаараа зугтаж явсаар нэгэн айл олоод айлын жаахан охинч ээлдэг хүлээж авч манайхан тэндээ жаахан амархаар олж байгаа. Удалгүй охин халуун уухцүүл авч ирсэн ч ах дүүс бүгдээрээ амьд дахианы цусыг мөчлөө дууж байхыг харсан даруйд тосгонд маш том үемэн дэгдэнэ. Харин энэ эдийг хайгаад байсан нөгөө эмгэн бол Ванфилд тасрамжийн газрынх болж таарсан. Энэхүү маш хүнд сэтгэл өвтгөм түүхийг Солон дахин нэгэн удаа сөхөж өөртөөсөө өөр хинт ч итгэх хэрэггүй гэж бусаддаа сануулсаар. Нөгөө талд сууха маань Хэрид бас л бага насныхаа талаар ярьсаар багада хинч түүнтэй найзалдгүй дандаа гадуурхагддаг байсан ч цорын ганц найз нь зөвхөн Крис байсан. Тэр нөгөө өдөр Крис галт авцсан байшинд ганцаархнаа хоцорч хинч түүнийг аврахаар орж чадахгүй дэмийл гатаан санаа зовсон бол сууха зориг гарган газар дээр байгаа цорын ганц найзаагаа аврахаар эрс шийдэн түүнийгээч биелүүлсэн. Жаахан ярилцаа цүүлдээ сууха нэрээ бүр манай Крис найз намайг миний үзүүг хаалцаад үдхүү гэсэнгээ боддоо гэсэж Хэри харж ийсэн. Тэгвэл чи ч гэсэн миний хүзүүг хазаад үзэх юм уу гэдэг. Суухаж жаахан санаа зовоод ичингүүрч ийсэн. Тэгвэл Хэри чи ч гэсэн миний хүзүүг хазаад үзэх үү гэсэж цус сорогч болохоор Хэрич нилээн эвгүй байдалд ороод хэлэх үггүй хэсэг балмагнаа. Суухагийн энэ сургуулийг сонгосон шалтгааны хамгийн том нь гэвэл номын сан. Учир нь энэ сургууль асар их номын сонголттой учраас цус сорогчдын сул талыг олж мэдэж чадна гэж бодсон юм байна. Анх удаа л Шионтой төв талбай дээр хахад цус сорогчдыг амьдаар нь харсан учраас хэр их хүчтэй байсан ч хамаагүй зүгээр л биеийн тэр чигтээ хөшөж чичирхээ болж чадаагүй. Тиймээс л цус сорогчдыг бүр л их үзий яддаг байдал нь нэмэгдсэн гэх. Хэрийч бүр байнга цус сорогчтой холбоотой сөрөг зүйл сонсоод байгаа болохоор ер нь 8-5 хэд хэцүү штэ тий. Ямар тач тэгэд энэ өдрийн яриа өндөрсөн. Харин Чон ах дүүс эдний сургуулийн нэг охин цус сорогчд алуулсан эргийг судалж байгаа болтой. Энэ эд чинь тэгээ дөрүүлээ биш нэлээд олон ах дүүс хамсаатан олон хүн Чон найзуудтай юм байна лээ. Өөр хотод хүртэл судлаад л байгаа юм байна. Ингээд хүсэн хүлээсэн 7 ах дүүсийн төрсөн өдрийн үйлчлэг тун удахгүй эхлэх нэ. Манайхан айлч хатгаараа л бэлдэж байгаа биз. Гэхдээ тэгээд арай гэж хийсэн билууга хүртэл газар унгаж хаяад нэг л бүтлгүйтэд болдгүй. Гэхдээ л бүгд л энэ өдрийг тесэн яд хүлээсэн учраас хин дор бүрнээ л хичээж юм да. Яа, энэ олон төрлийн бүфет хоолны сонголтыг харч л та. Манай эдч бас л ажилсаг юм аа. Дөрмийн дагуу хамгийн ихний зочин бол мэдээж сууха.
Манай дотор байрандаа биш, айн дунд байрлах нилээн том харш гэх юм уу, хувийн эдлэндээ төрсөн өдрөө тэмдэглэж байгаа мэн лээ. Энэ том байшин гасрамжийн газраас сухацсны дараа нэгэн сайхан сэтгэлтэй хүн манай хідэд бэлгэлсэн бөгөөд өөрөө нас эцэлсэн учраас амралтын өдөр эсвэл завтай үедээ бөөндөө манайхан ирж энтхийг арчилж торддгийм байна. За тэгээд суухагийн араас мэдээж Кан ахлагч тэргүүтээ бусад чон ах дүүс ирж байна. Тэгэд манайд уулзаад ямар хэрэлдэхгүй байна гэж байх штэ. Та нарыг ирнэ гэж бодсонгүй, яс төдийл урилга явуулсан штэ гэсэн ч нөгөөд нь бууж өгөхгүй. Харин та эдийг баярлаад байхыг харж чадахгүй болохоор баярлуулахыг хүсээгүй учраас ирлээ гэсээр юутайч зодтолдохгүй хин шиг л дотогшоо орлоо. Орж ирсэн даруйдаа суухаа маань хоол унд хараалстаа гуяа алгадаад бүүн баяр. Анх удаа л төрсөн өдрийн үйлчлэгт өргөдөж байгаа өөрөө ч ийм үйлчлэг хийж байгаагүй гэсэн. Төрсөн өдрийн үйлчлэг эхэллээ. Суухагийн зүгээс төрсөн өдрийн мэнд хүрэхэд бүгд л баярлаад инээж хүлээж авсан ч чон ах дүүс мэнд хүрэхэд нэг л дурамчхан дургу байгаа нь ч илт харагдаж байгаамаа. Энэ үеэр Кан суухагаас дээрээ явуулсан зургийг харсан ухааны юм ярьж байна. Тэгэхээр энэ хоёр аль хэдийн чатлаад эхэлжээ. Явуулсан зураг нь чонын зураг байдیں۔ Суухааны ядж яхад чонон даймаг дуртай гинэ. Шон бүр Каныг суухаа руу чат хийснийг мэдээд уурн хүрээд тэр эдийг хүн чон гэдгийг бараг л хилэнгэ алдна. За тэр ч яах вэ? Бэлэг солилцох үйл ажиллагаа болсон чинь суухаа энэдэд юу өгсөн гэж тийм ээ тэгэлгүй яах вэ? Цус сорогчоос хамгаалах хэрэгсэл буюу сармис загалмай адрээдэг за. Нөгөө хэд нь бүр тавлаад татаж унтлаа шоолж инээц хийгээд өөрсдийнхөө бэлгийг өгнө бас л цус сорогчоос хамгаалах хэрэгсэл. Суухач баярлаад яшгүүдээ та азтай ийм олон хамгаалах хэрэгсэлтэй болчлоо гэл угаасаа юу ч мэдгүй болохоор Камен харин суухад тусгаалan бэлэг бэлтжээ. Энэ бүр яг дурлцжээ те. Бэлгийг нь зарлаад үзэхэд бяцхан бэлтрэгний зураг жаазлаад өгчөж баг өөрийнхөө багын зургийг өгчхүү яач юу. Үйлчлэг дундуур энэ хэд маань хулгайч цагдаа шиг нэг тийм тоглоом тоглолтын. Манай үзэгч зүрхнүүд ч гэсэн зүрхнүүдийн өрөө клуб хаус руу орж ирээд энэ тоглоомыг тоглож болно шүү. Манайхан байнга тоглодог байхгүй юу? Тэгэд ер нь төсөөснөөс л илүү сайхан төрсөн өдөр болж хамтдаа хөгжүүлдэж белууга хувааж идээд хөгжилтэй зүйлс ярилцаж нэг өдрийг бүгдээрээ мартагдахааргүй сайхан өнгөрүүлэх шиг болж байна. Үйлчлэгч дууслаа, оройч боллоо. Цусарч ах дүүстэй суухаа хамт харих гэсэн ч хэри бид хэд эндээ үлднэ угаач цэвэрлэх ажил их байна л гэж байна. Тиймээс суухаа маань чон ах дүүстэй явхаар болтын уган заяа. Тэгээд замдаа гинт Каны өгсөн бэлгийг үлдээснээ санаад энэ эдийг төрөөлээд явжий гингүүтлээ хар шөнөөр ганцаараа бэлгээ авах гээд гүүгээд явчлаа. За энэ л их буруу зам байсан юм да суухаа минь. Байшин руу ороход хинч байхгүй, чивч химээгүй, ялаач нисэх чимээ опсоё. Тэгэл үлдээсэн бэлгээ олцоод гарч явахгүй даваачаад заад цэвэрлэгэнд нь туслая гэд дон шуучилж явж байгаад нөгөө эдийг үйлдэл дээр нь яг хооллож байхад нь харчт юм аа. Гэхдээ чааваас уг нь хүний цус биш л дээ. Тэгээ суухаа нүдэндээ ч итгэхгүй долуулаа урдаас нь битүү цус болцсон харахаар тэгээд сандар нь айн шоконд орно. Пи чорт гэл зүхтаал гарал гүйчихэж байгаа. Хэри араас нь гүйж тайлбарлахыг оролдсон ч шууд юу ч битгийэр ямар сэжгийн жигшмээр юм бэ гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Үлцэн идэж гарч ирээд яах гэж араас нь гүйж байгаа юм бэ? Тэгэхэр чи улам айштэй одоо ингээд суухаа мэдсэн сургууль даяар бид хэд мэддэг болохоор удахгүй эндээс явхаас өөр сонголт байхгүй энэ төргээл ярилцж байна. Жака суухаг хаана явж байгааг нь хайх гэсэн боловч эргэн тойронд нь бүр битүү цус сорогчд байгааг шууд л мэдэрч байгаа. Тэгэхээр суухаа маш том аюулд орсон гэсэн үг. Суухаа л өгтлээ айцсан гүүгэлэн арайчтэйстэй тэд нар цус сорогч байсан гэж юу? Цус сорогч байсан болохоор тийм хүчтэй байсан байх нэ. Тийм учраас Кан тэр хэд цус сорогч гэдгийг нь мэддэг байсан юм байна гэж бодож явж байгаад дараатлаа сайхан бүдэрч унаа штэ. Тэг бүдэрч унаад арагшаа харахад нэг цус сорогч байна. Хэри юм уу гэсэн үг ээ. Суухаг битүү цус сорогчд бүсэлж гисэн зодолдооч ч нэмэргүй бараг алууллаа шүү. Тэгэд энэ үеэр үзий хадад байсан хэрийн ирж авраад өөртөөхөө тэрхүү нөхцөл байдлаа тайлбарлахыг эхэлж байна. Суухаа айсаар ухарсаар. Хэри чи үгүй та нар бүгдээрээ цус сорогч биш гэж хэлээч дээ. Тэр бүхэн бүгдээрээ буруу ойлголт байсан гэд хэлчихэлтэй. Анх уулзахад намайг цус сорогч биш гэдэгт итгэж ийн гэсэн чинь төрөл нэгтэн чинь биш гэдгийг мэдээл тэгж их итгэлтэй хэлсэн гэж юу гэж хэлээл эргэл харсан чинь хар багын найз Крис нь дүрээрээ зогсож байна. Крис ч
Миний хамгийн сайн найз минь тайвширтаа. Одоо бүх зүйл зүгээр гэл гинэт учир зүггүй тэврээд унлаа. Сухач тэврүүлээд тайвшраад байгаа мó уйлж унжаад энийг нь харсан Хэри шок. Тэгэл Суха минь шууд уулзахаар ирээгүй, уучлаарай, аль хэдийн өгсөн гэж бодсон. Би гинт гараад ирэхээр чамайг итгэхгүй байх гэж бодоод би л чамд итгэдэг. Яг түүн шиг чи надад итгэнэ үстэй гэл сайхан тархийг нь манипуляц хийж байна. Нөгөөд битүү сорогчдтой үзэлцээр тэгэд хамгийн чухал зүйл гэвэл Жака Сухатай хамт байх Крисийн хүчийг холоос мэдэрч идэг. Тэг яг л Сухатай адилхан Юрпасын хүчтэй нэгэн наанчин байгаа мó гэж асуухын зэрэгцээ Хэри Крисийг харах төдийд маш сонин багын дурсамж нь хальт харагдаад өнгөрнө. За энэ мөчөд Крис Сухат хандан чи өөрд мөнх миний л гүнж байх болно гэд гарн дээр нь үнсгэж байгаа юм баг гэсэн чинь нүд нь эвгүй болоод яг хазах гэж байдаг шүү. Мэдээж Хэри хамгаалнаа. За энэ одоо юу болоод байна? Энэ Крис гэж юу н хин яг өөрөө муу юм уу? Эсвэл дотор нь өөр оршихуй байна уу те? Үнэхээр сонирхолтой л болоод ирлээ. Крисийн дүрд хувирсан сорогч ч юм уу энэ нэг эвгүй гартай Хэри үзэлцэх гэсэн ч хүчин хүрдгүй. Жака ирээд туслах гэсэн ч бас л амжилт олсонгүй. Суха бүр гайхаад Крис хариуд нь би чамайг аврахаар ирсэн юм аа Суха. Ганцхан би л чамд итгэдэг байсан шиг чи надад бас тэгж итгэх ёстой. Хинээс олж үхснийг минь чи мэдж байгаа эстэй гихтэл Суха энэ бол Крис биш байна гэдгийг мэдэж авдаг. Тэгээ бусд нь ирээд буулгаж авах гэсэн идэж үнэхээр хүчтэй юм аа. Тэгснээ та нар нэрээ намайг танихгүй байгаа мó? Дахиад тэр үеийнхтэй адилхан болгоод өхөө ухааны ойлгомжгүй зүйл яриад байдаг за. Эцэст нь тэр хавийг бараг л дэлбэлж хайчаад үнс мэт замхран оцсон. Хэри өөрийгөө хүнээс өөр оршихуй байгаад Сухагаас уучлалт гуйж ядаж өөр газар аюулгүй газар хүргээд өгье гэд ярьж итэл нөгөө гайчин дахиж гарч ирээд Сухаг бүр авч явах гэд чичрээд Суха руу дайрахад түүний урдуур Соломон орж хамгаалаад алууллаа. Яг энэ үеэр Солоны уур хилэн хязгаартаа хүрч хүн чон болоод хувирчдаг. Суха бүр нүдэндээ ч итгэхгүй. Үүнтэй зэрэгцэн Кан ах дүүсээ дагуулад хүрээд ирнэ. Кан бол өөрөө хувираагүй нөгөөд нь хувирцсан бүсэлж аваад тастаж хайх юм л те. Энэ хэдтэйгээ цус сорогч ах дүүс ч нэгдэж боломжийг ашиглан Хэри Сухаг аюулгүй газар руу авч явахаар л болж байна. Манай эд Ванфилд асрамжийн газраас явснаас хойш бусдаас өөрсдийн жинхэнэ төрхөө өдийг хүртэл нууцлаар ирсэн. Ягаад ч юм Сухад цус сорогч гэдгээ хэлж зүрхлээгүй. Учир нь үүнийг мэдчихвэл өөрсдийг нь маш их үзий ядна гэдгээс айж байсан төдий. Суха бүр толгоон 360 эргээл та нар ч багаасаа хамт өссөн биз дээ. Жоохондоо хазуулсан юм уу? Яаж цус сорогч болсон гэхээр мэдгүй. Биднэрт аав ээж байхгүй, хизээ цус сорогч болсноо ч мэддэггүй. Зүгээр л ухаан орохдоо цус сорогч байсан, асрамжийн газарч гэжтэй хаалхавч тэнд орох гарахаа хүртэл хорж цагдуулж хоригдол шиг амьдарч байсан гэдэм байна. Хамгийн сонин нь бусад цус сорогчдоос ялгаатай зүйл нь энэ хидэд нарны гэрэл загалмай огт нөлөөлтгүй гэсэн. Гэхдээ л цусуумаар санагдаад байдаг учраас өөрсдийгөө тэр үед л цус сорогч гэж мэдсэн гэх. Тийм байсан ч үдийг хүртэл ерөөсөө хүн алж хүний цус ууж байгаагүй, жилд ганцхан удаа буюу нөгөө төрсөн өдрөөрөө л дөнгөж үхсэн амьтны цус уудаг гэл хамаг үннээ л Сухад хэлсээр. Манай 7 ах дүүс энэ бүх хугацаанд яг юуны төлөө яах гэж амьдраад байгаа зорилгооч ойлгодгүй байсан. Харин Сухатай уулзсан тэр л өдөр энэ охиныг л бид нар насан туршдаа хамгаалах хэрэгтэй юм байна гэдгийг ухаарч илүү их амьдрахыг хүсэж нэгэн том зорилготой болсон гэхүү те. Энэ бүхнийг Суха сонсож байснаа Хэри чи миний хүзүүг хазаад үзэх үү гэл хамаг хуцаа тайлаад унлаа. Ягаад ч болохгүй. Цусыг нь уумаар айсан ч угаасаа хазаж болохгүй ингэж зүрлэхгүй гэдгээ Хэри өөрөө ч мэдж байгаа штэ. Тэгэд энийг харалтаа юу гэж хазах вэ? Бараг үнэрлээд үнсээд байгаа мó хайшин. Суха өдийг хүртэл цус сорогчдыг хүмүүсийг алдаг, хүмүүс рүү дайрдаг гэх мэтэр бодож үзий яддаг байсан бол Хэри энэ хід хизээч тийм байгаагүй үргэлжил Сухад тусалж найрсаг байсаар ирснийг нь мэдж байгаа болохоор одоо үннийг мэдсэн ч гэсэн хамаагүй ерөөсөө манай эдийг үзий ядахгүй л гэж байна. Ингээд нөгөө гарчинж цухтаа далга болсон Кан энэ хэд хүртэл түрүүн тусалсан болохоор манай эд баг найзлаад байгаа мó та. Мөн түрүүн харсанчлан хүн чоннууд маань өөрсдийн үнэн төрхөө Сухад хэлж тайлбарладаг. Сухач нэг л өдөр найзалж исэн найзууд нь бүгд хүн чон цус сорогч байгааг мэдээд жаахан гайхсан ч одоо дасгаас өөр
сонголт алга шивдээ. Соломон тулааны үеэр гинэт чон болоод хувирсан да. Тэгээ нөгөө хэд нь угаасаа цаадахыг чинь чон болохыг анх удаа харсан болохоор бүх үнэнээ хэлэхгүй яах вэ? Тэгээ суухаг тийм аимшигтай аюулд орсон байхыг нүдэрээ хараад өөрийн ирэхгүй Солон цаанаасаа бүр уур хилэн буцлаад нэг мэдсэн чинь чон болцсон байсан. Яагаад чон болсноо ч өөрөө ойлгохгүй байгаа гэхэд ах дүүс бол тэгж айхтар гайхаж хүлээж аваагүй. Харин ч чиний цус сорогч байх эсвэл чон байх чинь бидэнд хамаагүй тийм байсан ч чи бидний ах дүү хിവэрэ шүү гэсээр тэгээд өмнө нь хүн чоныг зөндөө муулдаг байсандаа хүртэл ууршилт гуйдаг за. Солон ч гэсэн нийлээл өөрөө ч муулдаг байсан л та. Ингээд суухаа бусад ах дүү нартайгаа уулзалдаж маш их баярлснаа илэрхийлэнгээ та нарыг цусарч байсан ч үзэн ядахгүй бас нөгөө хэдийг хүн чон байсан ч өөрөөсөө өөр оршихуйтай найзалж байгаа ч хизээч муугар бодохгүй өмнөшгөл найзууд байна гэснээр энэ хэдэмээ нөхөрлөл улам илүү бат бөх болж байгаа юм шиг л. Тэгэд гол нь нөгөө айхтар хүчтэй залуу яагаад Крисийн дүрд хувирсан тийм үйлдэл хийж суухаг авч явах гээд байсныг хоорондоо ярилцсан. Хамгийн нууцлагдмал зүйл нь гэвэл тэр залуу манай эдтэй тулдж байхдаа та нар нэрээ юу ч мэдэхгүй юу? Өмнөгшгөө зүйлд өртмөр байгаа мó гээд байсныг бодоход цус сорогч ах дүүсийг угаасаа мэддэг болж тараад байгааз. Ингээд ч зогсоогүй. Sunshine City сургуулийн өмнө нь өгсөн охин хүн чонд байсан бөгөөд Кан тэр эдийн бусад хамсааднууд гинтэл ор сургуугаа халуугаалаад байгаа юм байна лээ. Өө тэгээд дайны хажуугаар дажин гихчээр энэ имээ бүр сургууль дээр ирсэн байдаг шүү яах гэж байгаа. Ингээд эмгэнтэй цус сорогч ах дүүс халз нүр тулсан. Сайн сууж исэн үү захирлаа гэхийг бодвол Ванфилд тасрамжийн газрын захирал нь байсан байж таархна. Энэ өөртөйг нь хайгаад ирсэн гэж бодсон ч та нарыг бол хайж ирээгүй. Гэхдээ та нар одоо миний яриаг сонс гэсэн ч манайхан шууд уурлаад за эмээ минь одоо битээ давар. Таны хүсснээрээ захирч хордог байсан бацаанууд чинь одоо аль хэдийн том болцсон. Зүгээр л бид нарын нүднээс арилж үз гэж авсан. Нөгөө талд суугаа маань Кантай бүтэн сар хэртдэг өдөр таарсан далайн эрэг дээрээ уулзах гэд хүлээж ийн удалгүй Кан ирээд уулзан гутлал суугаа. Би чам тайртай. Хүн ч онол хайртай болсон хүний насан туршдаа хайрласаар байдаг. Тиймээс би энэ амьдралдаа өхөө өхлөө чамайг л ганцхан хайрлах болно. Удахгүй болох найтболын тэмцээн дээр намайг дэмжүүл маш их баярлна гэдэм байна. Гинэт хайртай мартай гэсэн юм сонсоод суугаа гайхаад балмагдаад урдаас нь юу ч хэлж чадахгүй. Алби ёсоор найтболын тэмцээн эхэллээ. Сууха хоёр багийг хоёуланг нь л ялгахгүй дэмжмээр байгаа учраас аль хөгжөөн дэмжигчдийн суудалд суухаа шийдэж чадахгүй. Өнгөрсөн жил цус сорогч ах дүүс ялж байсан болохоор энэ жил хүн чон ах дүүс ялна гэсэн зорилго өөрсдөө тавьсан байгаа. Ядж яхад энэ имээ яг яах гээд байгаа юм болоо гэсэн чинь тэмцээн аль хэдийн эхэлсэн. Эхний гол бол ойлгомжтой. Өмнө жилийн ялагчид авчлаа. Цаашлаад онооны хайрцаа бараг л тэнцүүхэн болж байна. Хөвчтэй өрсөлдөөн байна да тий. Сууха хоёулангийн дэмжмээр хахад энэ хэдэл миний гол оруулахыг харсан уу? Бид нарыг дэмжээрэй гэд амар заяаг нь үзүүлдэг. За ингээ ажид л нөгөө эмгэн чинь суухаг бүр таньдаг болж таарад уулзах гээд аваад явчлаа. Суухагийн царай яг юу сонссон болоод ингэж хувьсаж өөрчлөгдсөн юм бүү мэд. Тон удалгүй суухаг хөгжөөн дэмжигчдийн хэсэгт байхгүй байгааг анзаарсан бусд нь тоглоомдоо ч ойлгохтой анхаарч чадахгүй очтол эмгэн ганцаараа суухаг аль хэдийн аваад явчих. Ингээд эмгэн цус сорогч ах дүүст олон жилийн өмнөх түүхийг ярьж өгөх болно. Даалдан бол баруун улсын ерөнхий сайд бөгөөд анх энгийн хүн байсан ч хүч чадалтай болохын тулд хориотой аргаар өөрийгөө цус сорогч болгосон. Тэгэхээр манай хэд рүү дайраад байсан тэдгээр ухаан мэдрэлгүй алуурчуд бол даалданы бүтээсэн өөрийн гэсэн оюун ухаангүй тушаалаар хөдөлдөг цус сорогчд байж таарсан. Харин ах дүү 7 цус сорогч бол эртний баруун улсын цус сорогч захирагч нар юу гэсэн үг вэ гэхээр тухайн үед улсын гүнжийг хамгаалдаг байсан хүлэг баатрууд байсан гэсэн үг л дээ. Солон шууд бид нарыг хорж исэн хүний үгэнд яаж итгэхийн гэсэн ч яг үнэндээ эднэрийг хориогүй даалданы хүчнээс хамгаалахын тулд том болох хүртэл нь нууж хамгаалж байсан юм байна. Одоогоос 1000 гаруй жилийн өмнө даалданы бослохоор хаан тулс мөхлийн ирмэгт ирэх үед гүнж буюу одоогийн сууха ах дүүс хүлэг баатрыг хамгаалах гэж сүнсийг нь алс холын ирээдүрөө илгээсэн. Гэвч ах дүүс аль хэдийн олон жилийн дараах ирээдүйд ирсэн учраас ой санамжаа алдаж гадаад дүр төрхөнж нэлэх болж хувирсан учраас бүгдийг нь эмээ Ванфилдэд хамгаалж байсан гэх. Ингээд манай сууха яагаад тийм хүчтэй байгаа гэхээр эртний улсын гүнж байсан гэдгийг мэдэж авдаг. Харин эмээгийн хувьд суухагийн энергиэр дагсараагаад энд ирсэн тиймээс л бүгд зөнгөөрөө гүнжид буюу суухад тэгж их татагдаж хамгаалаад байсан хэрэг. Тэгэхээр даалдан суухаг авч яваад бүх хүч чадлыг нь өөрийн болохоор хулгайлжээ хөөр хийсэн. Үзэгдэл солигдоход эртний баруун хаан тулсад гүнж ээжтэйгээ гэр бүлтэйгээ хүлэг баатруудтайгаа дэндүү аз жаргалтай байсан ч хөрш улсын ханхүү үргэлжил гэрлэх санал
уйггүй илгээдэг байж. Гэхдээ гүнж үүнийг тийм ч таатай хүлээж аваагүй бөгөөд эрс татгалзаж байгаагаа хэлсэн ч шантарсангүй. Бүх зүйлийг сонссон Даалдан тэр үеийн гүнж Селенээс өөрийг нь хааны угсааны хүн биш учраас гэрлэхгүй байгаа мó гэх мэтчлэн бүдүүлэг аашилж заавал өөрийн болох гэж хичээсээр. Удалгүй гүнж байн ухаан алдаж унсаар сүүлдээ биеинд ортлоо. Учир нь Селен хааны угсаанд залгамжлагддаг бөөгийн хүчтэй бөгөөд хааны угсааны түүхэндх хамгийн хүчтэй нэгэнд тооцогддог байсан. Одоо түүнийг амьдруулах ганцхан арга нь хаант улсын эрдэнэ болох эртний чонон бурхны цус. Ингээд баруугийн цусыг уулгаснаар Селен чонон бурхан барууг өөрийн хүчээ Селенд өгдөг. Нэг жилийн дараа Селений ээж нас барахаас өмнө охиндоо маш чухал хэдэн зүйлийг захина. Даалдан энэ улсыг өөрийн болохын тулд маш их эсрэг зүйл сийдэж байгаа. Үүнд хүн чоннууд тусалсан ч амжилт олж чадаагүй, ялж чадаагүй. Тиймээс Селен өөрийнхөө цусыг бусад 7 хүлэг баатруудаа хувааж өгч шин цус хорогч захирагч нарыг төрүүлсэн. Яагад гэвэл Селен баруугийн цусыг ууснаар өөрөө эртний чон бурхны хүчийг авч цус хорогчдын хатан хаан болсон байна. Харин ээж нь өөрийнхөө эзэмшдэг хүчийг сарны тахилын ширээнд битүүмжилсэн байгаа учраас өөрийг нь нас барсны дараа нин даруй очиж хурдан хаан ширээнд суухыг хичээнгүйлэн цагдаг. Даанч энэ үед нөгөө Даалдан цусарч болцсон өөрийн бүтээлүүдтэйгээ хамт "Оо хатан хаантан бүх санаа зов. Би тэр хүчийг чинь авчна" гэд ороод ирлээ. Селен гүнжээ. Би ердөө таны хайр инэрлийг хүссэн боловч над руу нэг нүдэрээ ч та харсангүй. Тиймээс одоо би чамайг булаад бицлаад ч хамаагүй. Заавал өөрийн болгох болно гэдэг. Энэ үеэр гүнжийг хүлэг баатрууд нь хамгаалахыг хэрэндээ л хичээсэн ч бүгдийг нь зүйл дуусгаж тэр хавийг цусанд буудсаар. Нөгөө эмээмэн харин гүнжийн үүшлэгч байсан юм шүү дээ. Селен гүнж Маржаас хамгийн сүүлийн гуйсан захиас бол бүх хүлэг баатруудынхаа сүнсийг аварч алс холын ирээдүрөө илгээх тэр үед бүгдийг нь хайж болоод маш сайн хамгаалах байж. Ингээд гүнж өөрийгөө золиослон эцсийн мөчөд хээрэд зүрх сэтгэлээ нээж дараа насандаа уулзхан амлаад бүх хүлэгт баатруудынхаа сүнсийг алс холын ирээдүрөө илгээсэн байна. Харин Даалдан одоо үед ирсэн гүнжийн бөөгийн болон баруугийн хүч чадлыг авах гээд байгааг бүгд мэдэж авдаг. Нөгөө хээрэгийн уншаад байсан ном нь үнэн эрэхтэй энэ эдийн талаар юм байна лээ штэ. Манай ах トゥ цус хорогчд өөрсдийгөө өмнө нь суухатай холбоотой байсан талаар мэдээд маш их гайхдаг. Суухаа ядчихад одоо хаанаагаа тодорхойгүй. Ингээд багтаа өсөж торинсон Ванфилд асрамжийн газар руу бөөндөө явхаар болж байна. Учир нь тэнд хадгалагдаж байгаа эртний баруун улсын Вионес судрыг Даалдан авахар ирэх нь ойлгомжтой учраас тэр үедэн л барьж авах боломж гарах юм байна. Тэр судрыг олж авснаар Даалдан нэгэн нууцыг мэдж илүү их хүчийг авч болно гэсэн үг. Даанч очиход судрыг аль хэдийн хулгайлжээ. Байшин дотор хулгайч холгүй байгаа гэж бодоод бүгд тал тийшээ тарсан хэдиж зочны өрөөнөөс л нэг цус хорогч олно. Нөгөөх нь Фритания гэх ганцхан үг хэлээд газар дээрээ чадпад. Мэдэж Маржийг аваа явсан. Даалдан судрыг авсан учраас тун удахгүй болох тэргэл сар гарахыг хүлээсээр өмнөх эзэн хааны хүч сарны тахилын ширээнд битүүмжлэгдсэн бөгөөд дараагийн залгамжлах хүн байж ич л хүч нь шилждэг. Яг тэр үеэр суухад биш өөртөө хүчийг авна л гэд төлөвлөсөн байгаа. Өмнө ч ялгаагүй энэ судрыг хулгайлах гэж байгаад баригдаад хааны хүчийг авах гэж их л үдсэн юм шиг байгаа юм. Одоо Даалданд ганцхан дутуу зүйл нь эртний барууг чонын цус. Тухайн цаг үед гүнж баруугийн цусыг ууснаар илүү их хүчтэй болсон бол яг үүнийг нь дурааж уусан Даалдан цус орогч болж хохирсон юм байна л та. Тиймээс илүү ихээр баруугийн цусыг уухыг хүсэж байгаа. Нөгөө талд хүн чон ах トゥ явж байтал тэдний нөхдийн нэг маахан ухаан алдсан байгааг харна. Энэ бол Даалданы хийсэн ажил гэдэг нь ойлгомжтой. Фританиад Релган гих цус орогчдын баар байдаг талаар маахан бусадтайгаа тандах гэж орсон биш, цус орогчдын үүрлүү орчихсон байж Махан ухаан алдаад сэрхэд нөгөө хоёр нь ч байхгүй, харин тэнд маш олон чоннуудыг торн тойрсон байгааг харсан. Тэгэл ганцаараа арай гэж зогссон юм байна. Цус орогч ах トゥ харин Фритания явах замдаа сарны тахилын ширээнд тэр сэлмиг гих мэт зүйл суухаа учир битүүлгээр хийлж байгаа зүйлийг бүгд зүйдлээс ирдэг. Ямар учиртай юм бол? Релганд ирэхэд гаднаасаа шууд сөрөг муухай нэрийг маш хүчтэй мэдрэгдэж дотогш ороход чив чимээгүй хав харанхуу цаашлаад нэг тийм агуулгах шиг газар руу гиндээд бөөндөө орсон биш дотроос шууд л төгжигт чинь төгжигсэн даруйд тэдний амьсгаа богдож эхэлснээр нэг эвгүй цус орогч инээгээд гараад ирлээ шүү. Хүүе, та нарыг л хүлээж ийлаа. Энэ манан та нарыг зүгээрш нэг унтуулахгүй шүү. Та нарын бүх хүчийг сорж авна гэж бодчих гэдیں۔ Арай гэж хаалгыг нээж чадсан ч гарах гарцны хэсэгт битүү цус сорогчид тэднийг хүлээж байсан мэтэл. Даалдан мэдээж хурдан суухагийн хүчийг тэргэл сар гарахад хааны авах ёстой хүчийг өөрийн болохыг ирмэлцээр шунсаар.
Манай хэд араараасаа багшралдан дайрах тэдгээр цус хорогчдын эсрэг тэмцэх хідэж нөгөө манангаас болоод ямар ч хөвчхүү болцсон эсэргүүцэгч тэнхэлгүй болжээ. Ухаан алдхаас өмнө хүн бүгдийг нь оюун бодолд суухаа нэвтрэн бүгдийг санаарай гэж хэлснээр тэдний олон мянган жилийн тэртех цус хорогчдын захирагч болж байсан үеийн тэмдэг гарн дээр нь тодоос тод гихчин дахин ил гарч ирдэг. Тэмдэг гарч ирсэн даруйд манай эдийн чадвар эргээд сэргсэн үгэмээр хөвчтэй болсон. Нөгөө удирдагч цус хорогч мананг өтгөрүүлсэн ч ямар ч нэмэргүй ингээд жижи. Тэгсэж удирдагч нь өөрөө бусад цус хорогчоо хазаж төрүүлсэн болохоор нөгөөдүүл нь дагаад өгөх жаамаа ашгүй нэг юм. Яг энэ тэмдэг гарч ирсэн төдийдэл ах дүүс илүү их хүчтэй болсон юм шиг мэдрэмж авсан нь үнэн болж таарсан. Тэгээд тэнд ганц үлдсэнгээс нь даалдан тэр хэдийг хаана байгааг асуухад хааны ордон гэдэг. За ингээд бүр аль хэдийн 1000 гаруй жилийн өмнөх хааны ордон хаана байж болох уу? Магадгүй Отонороо буюу хааны ордны тойр байсан газар одоо хотын захиргаа болсон юм байна. Манай хэд тийшээ зүглэхээр болсон бол хүн чон ах дүүс бусдыг нь хорсон гих газарт ирсэн ч хов хоосон л газар ухтаавна. Тинт харин ганцаархнах хөгшингээд гологдсон өвгөн чонол харагдана. Бусдыг нь Отонороо руу аваачжээ. Яагаад гэхээр даалдан баруугийн цусыг уух гээд байгаа штэ. Тэр нь одоогийн нэгэн өвөрмөц чононд байгаа. Өвөө ингэж ярьж яснаа гинтэл Кааны хүзүүндээ зүйлсэн зүйлтийг хаанаас олж авсан гэд асуугаад байдаг. Энэ зүйлт бол Каанд эцэг өвөг дээдсээс нь өвлөгдөн ирсэн зүйлт. Гэхдээ жирийн нэг зүйлт биш бөгөөд эргэлзээгүй лайкантрофийн тэмдэг. Лайкантроф бол эртний баруун Каант улсын чонон бурхны цусыг өвлөн авсан цорын ганц нэг юм байна. Тэгэхээр Каан бол бурхан сонгогдсон хүн чон гэсэн үг. Өөрөөр хэлбэл даалданы тэгтлээ хайгаад байгаа чон юм байна. Хамгийн наад зах нь гэхэд бусд нь тэргэл сартай шүн аясаараа хүн чонд болдог бол Каан огт өөрчлөгддөг. Тэр бол бусдаасаа өөр гэдгийг харуулах нэгэн жишээ. Каан хүн чоннуудын толгойлогч удирдагч нэгэн бөгөөд одоо даалдан Каанд байх баруугийн цусыг олж авахын тулд замдаа таарсан бүхий л хүн чоннуудыг устган хідэж хорсоор байгаа учир занглаа тайлагдлаа. Тэгэд гайтай юм шиг яг энэ яриаг нь тэнд байх даалданы талын нэг цус сорогч үлэнтөөд сонсчдөг. Даалдан бол далдаа чаал бүх хүчийг өөрийн болохоо хүлээсээр Маржийг нэрээ аль хэдийн барьж аваад хорьсон. Марж учрыг тайлбарлаж чи хөө юмд минь арай л дэндүү шуналтай байна. Энэ их хүчийг чи угаасаа авч чадахгүй чадахчгүй гэхээр өөдөөс нь бити солиор чи харж аарай. Би өмнө ч тэр одоо ч тэр бүх хүч зөвхөн надад л зориулагдсан гэдгийг харуулах болно үзүүлэх болно гэл өөртөө их л итгэлтэй хэлж байна. Манай харин яаж авж байгаад ийм газар олоод ирсэн хотынх нь иргэд бүр нэг өхмөл паустай Харваажийн цус хорогчдын хот гэдэг нь бол ойлгомжтой. Харц тулгарчихгүйхэн шиг л явж байгаад суухагийн хилээд байсан сэлмийг хотын захиргааны доор барьлах музейгээс олж авах гээд ортол үүдэнд нь сайн байна уу? Отонороо хотын музейд тавтай морил тайлбарлагч Ториша гिचгсэн эмэгтэй цус сорогч угтаж байна шүү. Харваас нэлийн хүчтэй нь бол ойлгомжтой заа. Нэх удалгүй сэлмээ олсон ч таамагласан байдал яг зөв болж таарсан. Нөгөө Ториша чин гинтэл зүсээ хувилгаад та нар шиг арчаагүй цабаануудад наад сэлмийг чин нарай өгнө гэж бодсон юм шүү дээ. Одоо та нарыг би биш ах дүүнраар чинь алуулаад хідуулаад өгье гэж хэллээ дээ. Хэри сэлмээ барьсан ч ихтэй буцаад тавьж болохгүй Торишагийн удирдлагад орцсон. Гол нь хин хөдөлж чадахгүй хичээгээд ч огт болсонгүй. Эхлээд Хэригээр Шоныг цавчуулснаар энэ бүхэн эхэлсэн. Бүгд л нүдэндээ итгэхгүй. Болиулах гэсэн ч захирагдаад байгаа учраас дэмээл битгийлдэ болоочтэй гэхээс өөр юу ч хийж чадах. Сүүлдээ Янаар Ноагийн хоолой болгуулж Хэри энхэн хүчит өөрийн мэдлгүй дахин өдөрдүүлж Солоныг сэлмэрээ нэвт. Дараагийнх нь Жакаг онолсоор нэг нэгээрээ ах дүүс өгсээр тэр хавь цусан далай шиг л болж. Сүүлийн үлдсэн Яаны толгойг Хэригээр завшуулах гэсэн боловч Хэри асгартал уйлж байдаг чадлаараа л эсэргүүцэх гэж тэмцэж гин. Ториша байдлыг гартаа авах гэж хичээсэн ч сууха бодлороо цус сорогч ах дүүстэй холбогдож бүх шаргацсан хэсгийг нь эмчилж өгч идэг. Энэ Ториша нэг дор 7 өнийг бол удирдах чаддгүй бөгөөд шилжилт хийгээд зөвхөн нэгийг л бүрэн удирдах боломжтой байгаа гэдгийг нь аль хэдийн Жака анзаарсан байдаг. Нэг хүнийг чөлөөтэй удирдах байгаа шамын гол нь үлдсэн зургааг нь хөдөлгөөнгүй болгож чадсан байна л та. Тиймээс Жака Хэритэй тохиролцоод уг нь яг алах гэж байсан чинь Торина гэд нэг балаа ихрэн гараад ирд юм да. Энэ бүхнийг яагаад ч юм сууха зөнгөөрөө мэдэрсэн юм шиг л ухаангүй байж л уйлаал бүгдийнх нь нэрийг дутаал хитвчээсэн газраасаа шилжилт хийгээд нэг мэдсэн Торишаг нь уран дээр үрүүлсэн явж гин. Торина харин санаандгүйгээр Торишагийн толгойг тас цавчснаас болж Торина ч ялгаагүй үхэн. Учир нь Ториша Торинаг хатсан болохоор одоо хүртэл амьд байсан нөгөөх нь үхсэн болохоор дагаад үхнэ л гэсэн үг.
Харин суугаа болохоор тэр эдийг аварч тэгж хэлчихэд буцаад нөгөө айсан газараа ирцэн хитчээдэг заа. Тэгэд Хэрийтэй бодлороо холбогдож тэргэл сар гарахаас өмнө Хиберналийн ой руу явах хэрэгтэй. Амжихгүй бол даалданд бүх хүчээ алдна гэсэн утгатай юм хэлдэг. Гимцэн шархсан эдмэн бол бүгд эдгэрчээ. Харин суугагийн түрүүний чадвар бол манан болж хувирдаг чадвар буюу өмнө ч бас ингэж хэлж байсныг даалдан анзаарчдаг. Ерөнхийдөө бол суугагийн бүх хүч нь сэргэж байгаа юм байна. Хажуугаар нас нөгөө үлбийсэн цус хорогч нь лайкентроп буюу Каныг олчихсан гэд даалданд мэдээд болгож энэнийг юмж бүүн баяр. Хэри мэн бусадаа суухаа гарч ирсэн биднийг аварсан гэж бүгдийг хэлж өнөөдөр орой тэргэл сар гарахаас өмнө суухааг аврахаар явах гэж байгаа бол чон ах дүүс бусдыгаа хайсаар л. Камил Русран хоёрыг олсон ч үлдсэн хоригдсон гээд байгаа бусад бүх хүн чоннуудыг дахиад лаваад явчих. Хаашаа явсан гэхээр нөгөө л Хиберналийн ой руу сарны тахилын ширээ рүү явсан гэдгийг сонсоод тийшээ явах гэтэл гай газар дороос даалдан дураг гараад ирдیں۔ Эцэст нь ингэж их хайсны эцэст лайкентроп чамайг олох шивдэ гэл амар зэвүү энийгэл заа. Ингээд хар сар цус тахилын ширээ анимегийн 9 дугаар анги дуслаа. Одоо 11 12 дугаар ангийг нь яриад дууслаа. Манайхан лайка дарахаа бас сабскрайб дарахаа мартаад байгаа юм шээстэй. Даалдан он удаан жил хайсны эцэст баруун чонын цустай Каныг олсондоо хагартлаа баярлаж бусдыг нь үгүй хийх гэсэн хэдий ч анд нөхдөө өөрөөс нь болж аюулд оруулахгүй тулд Кан зөвхөн намайг аваад яв. Би чиний хэлсэн бүгдийг хийх болно. Харин бусдыг минь гимтэхгүйгээр тайван орхих гэж гуйгаад энэ дарвааныг дагаад яваад өглөө. Уг нь саяхан л аалан талан л гэдээсийн. Цус сорогч ах дүүс нөгөө талд Хиберналийн ой руу явж замдаа нилээн эцэж цуцаад ядраад болдгоо. Учир нь суухагийн имжилж өгсөн шарх нь бүрэн эдгэрээгүй бүр хүндрээд сэдрээд байгаа бололтой. Энэ хэрээрээ сууха чадвараа алдаж байна гэсэн үг л дээ. Одоо энэ үсэн сааралтаа цагаарсан байгаа эз ийм болохоор хүч нь өөрөөс нь гарч байгааг илтгэж байгаа юм байна. Кан тэнд очиод угаасаа суухаг байгаа гэж мдээгүй болохоор шок штэ. Даалданч чи одоо хүртэл мдээгүй мүү гээл дээр үеийн түүхийг ярьж өгч сүүлд нь чи цусаа өгөхгүй бол хайртай охиныг чинь наална гэж нүдэн дээр нь сүрдүүлнэ татгалзах ямар ч боломж байхгүй учраас тэгэл дуртай дургу цусаа өгөн л дөө. Нөгөө хүн нэг амттай зүйл уухж байгаа юм шиг сүртэй ундгаар ууж муугаал үүний дараа даалдан дотроосоо гэрэлтэж энэ нь баруугийн цусны хүчийг авж байгааг харуулж байгаа. Хэрэгтэй зүйлээ Канаас авсан учраас шууд л хорин харин цус сорогч ах дүүс чон ах дүү нартай уулзаад тэр хэд цус тахилын ширээ рүү бүгд л яарсаар. Одоо шөнийн тэнгэрт тэргэл сар өндөрт мандах үед даалдан нөгөө хулгайсан тарнаа бүтнээр нь уншвал тахилын ширээнд битүүмжлэгдсэн хааны хүч чадал чөлөөлөгдөж гүнжид өвлөгдөж очин харин энэ үеэр хүчийг даалдан өрт авах юм аа. Бүх зүйлийг зогсоож чадахгүй байгаадаа Кан өөртөө гутарч шалан дээр гачин царилцсан гэвтчийтэл түүний тархинд баруун чон нэвтэрч лайкентроп минь чи ингэж хулчиж болохгүй. Чи бол миний чонон бурхан баруугийн цусыг өвлөн авсан шүү дээ. Чи бол сар мэт оршиху. Өөрийнхөө зүн совингоор доторх хүчээ сэрээ гих дуу хоолой тодоос тод сонсогцоор. Энийг нь сонссон Кан гинт ухаан орвуу гэлтэй нээрэл доторх хүч нь асаж бүр чон болоод хувирчлаа үе. Бусдынхаа хоригдож байсан торыг эвдэлж эрх чөлөөг олгон даалдан руу дайрч байна. Гэхдээ тэгээд нэг худалгүй дарбайтлах хол шидүүлчлээ. Манай хэд явсаар ашгүй ойртод ирлээ. Замдаа харин Каны сулсан бусад хүн чоннуудтай таарч тэнд яг юу болж байгаа талаар мэдээлэл аваад түргэн аваад хурдлын шүү дээ. Тэргэл сар цуст тахилын ширээ рүү ихц тусах мөчүүд өмнөх хааны битүүмжлэгдсэн хүч чадал чөлөөлөгдөн бүгд шилжих шатандаа иржээ. Эртний үед хамжин өвлөгдөн ирсэн энэ хүч чадлын энерги нь харагдаж байгаачлан дэндүү хүчтэй. Үүнийг бол даалдан мэдрээд л их л баяртай ах шиг дэлхийг захирнаа л гээд байгаа штэ энэ галзуу юм. За тэгээд нөгөө хулгайлсан судраа уншаад хэллээ. Сэторо шүүшүү мүүшүү энэтрэ гэл өөрөө баг энэ эртний судрынхаа үг хэллэгийг ойлгож байгаа мó үгүй ч юм уу өстой мэдэхгүй. Холоос тодрох энэ хурц гэрлийг манай эд хараад аль хэдийн зан үйл нь ихэлсэн гэдгийг ойлгож илүү яаравчилж байна. Энэ бүхнийг хурдан зогсоохын тулд Кан дайрсан ч амжилт олохгүй. Азар Хэрид хэр хэд амжиж ирээд үзэлцэнэ. Хамгийн аимшигтай нь эртний судрыг уншиж даалдан бүх хүчийг өөрлөгөө шилжүүлэх гэж байгаа учраас суухагийн одоогийн хүч өвлөгдөж ирнэ. Тэгээд энэ хүчнээс нь гадна 7 цус сорогч ах дүүст өгсөн суухагийн бүх хүч нь тэдний биеэс гарч байгаа нь мэдрэгддэг. Бүгдийг нэг тийм хөдөлж чадахгүй, тогон цохиулж байгаа мэтэр хөдөлгөөнгөө болгож нөгөө судраа үргэлжлүүлэн уншиж байна. Ингээд бүх ах дүүс болон суухаач ялгаагүй ам өргөдөж даалданы хүслийг биелүүлэх юм гэж юу? Гэхдээ бүх хүчээ алдахаас өмнө Хэрэ амжиж даалдныг нөгөө сэлмээрээ нэвцүүлбэнэ. Энэ боломжийг ашиглан Кан тахилын ширээнээс суухаг авч явах гэсэн ч хамгаалж
хамгаалалтын бүрхүүлээс шалтгаалаад огт гарч болохгүй. Даалдан ч угаасаа үхээгүй Хэригийн хоолойг аимшигтайгаар боож гүнж минь дахиад надаас зуухдах санаатай юу те? Чамд энэ хідэн хүчгүй цус сорогчд чинь болон чоннууд чинь тусалж чадахгүй. Миний бүтээсэн хэдэн мянган цус сорогчд байгаа гэж бодсон юм би зөндөө агаа штэ. Би бүх хүчийг авч дэлхийг захирах болно гэл солиорж өгж байна. Энэ үед Хэри усанд хайсан чулуушгэл өөрийгөө мэдэрч дахиад юу ч хийж чадахгүй ингээд үхэх гэж байгаадаа гутарсаар. Тэгснэ даалдан юу гсэн гэж хөөе гүнжээ. Би чамайг дахиад төрсөн ч яаж иж байгаа л олоол хүчийг чинь авна. Чамд ямар ч булдах боломж байхгүй. Бас чамайг хүрээлсэн ойрын хүмүүс чинь яагаад үхдэг гэж, Крис яаж өгсөн гэж би зохиосон байхгүй албаар чиний хажууд хинж байхгүй гэдгийг мэдрүүлэхийг хүссэн учраас бүгд миний төлөвлөгөө Крис чамаас болж өгсөн. Чи л ойр дотны хүмүүсээ өөрөө алдсан штэ гэл амар бахархалтайгаар яриад байдаг заа. Хөөхий суухаг мэн яг боож аллаа. Энэхэн мөчөд Хэри болон бусдынх нь хүч аль хэдийн алга болсон гэж бодсон боловч нөгөө гаран дээрх тэмдэг нь дахин гэрэлдэж эхлэн бүгдээрээ л бодно л доо. Энэ хүч анханасаа яагаад биднэрт ирсэн гэдгийг мэдтгүй байсан. Гэтэл суухаг л хамгаалахын төлөө гэдгийг ойлгож хамгийн түрүүнд нөө Хэриг аврахаар эрс чулуухан зоримог алхам хийснээр бусд нь өөрсдийнхөө хүчийг яаж зэрэг хоцроо олж авах шиг байна. Яг үнэндээ суухагийн өгсөн хүчнээс гадна энэ хэд маань угаасаа өөрсдийн гэсэн хүчтэй тэр хүчээ мартсан л болж таарсан. Чадвар нь сэргсэн даруйд хамгийн эхлээд даалдны гар хүл болсон даалгар гаруудыг өөрсдөр нь зүйл дуусгуулж маржигаа аварч даалдан руу дайрсаар нөгөөх нь өөрийгөө ойлгомжтой ялагдана гэдгийг мэдсэн болохоор одоо гүнжийн хүч чадалч тэр гүнжч тэр юу ч хэрэггүй. Тэртээ тэргүй гүнжтэй хамт амьдрч чадахгүй юм бол өөртөөгөө хамт энд бүгдийг нь булшилна гэл хамаг хүч чадлаа гаргаад эхэллээ шүү. Барилгын бүхий л хэсэг тал талаасаа цуурч өмрөн унаж хагарч бутарч бүгд нуранган даруулсан ч муухан үхдэггүй гэдэг шиг даалдан ганцаараа бараг хамгийн түрүүнд цэрцэн гүнжээс өмнө одоо чамааг ална гэд Хэри дээр ирчихжээ. Харин сууха Хэриг хамгаалan өөрийгөө даалдантай хамт зүйл дуусгахаар шийдсэн байж. Хэри тэгээд хэлэн л дээ. Энэ удаад хамт байж чадаагүй ч гэсэн дараа дахин төрөөд илүү удаан хамт байхыг гуйсан ч сууха дахин төрөх боломжгүй бөгөөд одоогийн энэ амьдрал нь түүний сүүлчийн амьдрал юм байна. Тиймээс өөрийн мэдрэмжээ нуулгүйгээр Хэрид бүр ямар их хайртайгаа хэлэхэд Хэри ч ялгаагүй түүнд үнэхээр их хайртайгаа илэрхийлж энэ хоёр маань өсөлдсөн чинь яасан гэж нөгөө хүч нь бөмбөлгөөсөө задарна бүх бутарсан хэсгүүд жингүйд нь дээшилсээр. Сууха маань өөрийнхөө хүчийг эргүүлэн авах шиг боллоо. Даалдан ядж яхад үхээгүй эцэст нь сууха бүх хүчээ эргүүлэн авсныхаа дараа даалдан нэг өршөөхгүй гэдгээ хэлэхэд даалдан өөрийгөө өмөрч гүнжээ. Энэ бүхэн ердөө таны хайрыг хүссэн өчүүхэн миний сэтгэл зүрхэл байсан. Та л намайг хайрлсан бол өдөрт энэ нөхцөл байдал ийм болтлоо хүндрэхгүй байсан гэл бүр худлаа уйлан дуурайад ер нь олно штэ тэ. Хайрыг хизээч хүчээр гуйж бас автгүй л ахгүй юу тэ. Ингээд муу санаа бие хотно гэдэг шиг даалдан маань даруураасаа болж энэ ертөнцөөс бүр мөсөн авчигдан үнс мэд замхран одхон тэрээ. Харин сарны тахлын ширээн дэх бүх хүч чадал суухад өвлөгдөн ирснээр түүний үнэж хүлэг баатрууд болон чон ах дүүс түүнд бахархалтайгаар хүндэтгэл үзүүлж байна. Сууха буюу сээлэн гүнж хатан болжээ. Гэхдээ одоо даалдан болон хаан тулс гэж байхгүй болсон учраас хаан хатан хүлэг баатар гээд ах шаардлага байхгүй. Одоогийн ертөнцийн манай эдингийн нэгэн сурагчийн амьдралаар амьдрахыг хүсэж байгаа нэлт. Дээр нь сууха хуучин дотор байрнаасаа шилжээд шин дотор байранд өрөө гарсан болохоор нүүхөр олж байгаа. Өрөөндөө ганцаараач биш бүр хоёр хөөрхөн охинтой хамт амьдрч шинэ найзуудтай болох нь дээ. Мөн Каны төрсөн өдрийн үдшилэг болж Шон Тахил хоёр бол дөрмийн дагуу хэрэлддгээрээ хэрэлдэн штэ. Кан харин суухаг Хэритэй уулзраа олж хайраа олсонд нь баяр хүргэж аз жаргал хүсээд тийм байсан ч өөрт нь хайртай байгаа болохгүй. Хайртай хүний холоос аз жаргалтай байхыг харах болно гэдгээ илэрхийлдэг. Бас нэг шинэхэн ихэр царайлаг дөрүүд гарч ирсэн нь Лука болон Луи. Манай охиныг үхтлээл хамгаална гэсэн. За тэгээд мэдээж Хэри сууха хоёр маань баарг л үерхэж байгаа юм шиг байлээ. Ингээд бүх зүйл дуусаж энэ амьдралдаа манайхан завхгүй л амьдрчаасаа гэж найдах юм да. Та нарын бодож байгаа бол зөв. Хар сар цус тахлын ширээ анимигийн сүүлийн ангууд энэ хүрээд өндөрлж гин. Дуусан дуслан төвчээртэй хүлээцтэй хүлээгээд үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд бүгдийг бас нэгтгээд оруулна. Та нартаа маш их баярлалаа. Дараагийн гоё контентээр уулзцгаая. Зүрх.